За өнөөдөр би та бүхэнд Бурхны дуу хоолойг хэрхэн таних вэ гэдэг сэдвээр хэлсэн би хуваалцах гэж байна. Хүн үргэлж өөрөөсөө хүчтэй хүнд найддаг. Хүн хичнээн нас бийд хүрсэн ч гэсэн ээж аваагаа л багтдаг. Ааваа ээжээ л гэтдэг. Хүн хичнээн чадaltaй мундаг болсон ч гэсэн өөрөөсөө илүү мундаг явж байгаа, өөрөөсөө илүү том явж байгаа, өөрөөсөө илүү амьдралыг үнэхээр сайн туулж байгаа тэр хүнийг л харж үлгэр дуурайл авдаг. Тэгвэл тэр том гэж байгаа, тэр хүчтэй гэж байгаа тэр хүн ч гэсэн бас нэг зүг рүү харж байгаа. Дээш харж, бурхан минь надад туслаач гэж. Чингис хаан хүртэл дээш тэнгэр залбирсан шүү дээ. Тэр агуу хүн. Бид бүгдээрээ Есүс Христэд итгэснээрээ бид хүн рүү харахаас илүү бурхан руу шууд харах ийм үйл таалгыг бурхан бидний өмнө нээж өгсөн юм. Тэгээ бурханыг сонсно гэдэг бол бурханы дуу хоолойг таньж мэднэ гэдэг бол ерөөсөө амьдрал юм. Энэ бизнесийг хийх үү яах вэ? Энэ хүнтэй амьдрах уу яах вэ? Энэ сонголтыг хийх үү яах вэ? Тэр бүх сонголт болгон чинь бидний амьдралын зөв чиг хувь тавилыг шийдэж байдаг. Харин бид харагдахгүй байгаа тэр ирээдүйг, тодорхойгүй байгаа тэр ирээдүйг хардаг, бүгдийг нь эхнээс нь дуустал нь мэддэг тэр бурхантай хүмүүс учраас бурхнаасаа зүг чиг авах хэрэгтэй гэдэг. Зүгээр нүдэн балаа чихэн дүүлийг шууд дайрчилж болохгүй. Бид бүгдээрээ үнэхээр сонор сэрэмжтэй, анхааралтай яг энийг хийх үү? Хүний амьдрал богинохон цаг хугацаа хязгаартай, хайрын цаг хугацаа болохгүй тулд яг зөв сонголт хийнээр надад туслаач гэдэг тэр залбирлыг бид хийх үедээ хариуд нь бид юу хүлээдэг вэ гэхээр бурхан надтай яриасаа. Бурханы дуу хоолойг би сонсгоё. Зарим хүмүүс хэлдэг шүү бурхан надад тэгжсэн, бурхан тэгж хэлж байна. Яаж мэдээд байгаа юм? Тийм нууц хүмүүс яриад байдаг юм уу? Эсвэл тусгай хүмүүс л бурхан яриад байдаг юм уу? Намаа голоод байдаг юм уу? Эсвэл ямар тань яриад хинтээ яриад юм бэ гэдэг асуулт хүмүүсийн дунд байдаг. Тийм ч зарим хүмүүс пастораар залбиулдаг шүү дээ. Яг тэр хүн бурхантай 24 цаг шууд холбоотой гэж ойлгодог. Тэгэл тэр хүн хэлэх юм бол тэр хүнээс нэг бурхан шууд лам шиг. Тэгэл хувийн ламтай хүн гэдэг шиг. Биднээс тэгж болохгүй. Бид бүгдээрээ хэн нэгэн хүнээр дамжих биш. Харин бид шууд бурханы уршгуур, бурхан руу хандан залбирах тэр үйл таалгыг Есүс Христ бидэнд нээж өгсөн юм. Хуучин гэрээнд хүмүүс тахилчаар дамжуулж бурхантай харилцдаг байсан бол Есүс Христ бол бидний тэргүүн тахилч, бидний төлөө тэр үйл таалгыг нээсэн тэр учраас бид Есүсийн нэрээр бид бурханд хандан залбирах үед бурхантай бид шууд хаач явсан, гэртээ байсан ч, хээр хөдөө явсан ч, ажил дээр байсан, машин дотроо байсан ч бурханы дуу хоолойг сонсох бүрэн боломжтой болсон юм. Амен. Амен. Бурхан бидэнтэй олон янзаар ирдэг. Олон янзаар ирдэг. Би 9 тэр арга замыг нэглээд тайлбарлаад дараад нь бурхан үнэхээр мөн үү гэдгийг шалгах 7 фильтр асуултыг та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээр бурхан бичээсээр ирдэг. Тийм учраас бид Библийг уншихад бурхан тэндээс нөгөө бичигдсэн үг чинь бидэнд амьд үг болоод рема үг болоод орж ирдэг. Бид бурханы үгийг уншаад тунгаан бодож явах үед өвс сүү болдох үйл явц шиг бид бясалгах үед бурханы тэр бичигдсэн үгнээс бидний амьдрал тижэл болсон, чиглэл болсон, урам болсон, зэмлэл болсон, хүч болсон тэр үг бидний амьдралд орж ирдэг. Тийм учраас бид бурханы үгийг унших ёстой. Бурхан хоёрдугаарх нь Есүс Христээр Есүс Христийг хар. Бурхан гэж ямар бурхан бэ гэдгийг Есүс Христ өөрөөрөө үлгэр дуурайлаар үзүүлсэн. Бидний дунд тэр алхсан. Бидний дунд тэр ирсэн. Тэр үг сургаалаа ирсэн. Тэр хүмүүстэй яаж ханддаг юм бэ гэдгийг биднээс харж байна. Тэр ямар үзэл бодолтой юм бэ? Тэр альваад яаж ханддаг юм бэ гэдэг тэр бүх хандлагыг бид Есүс Христээс хардаг. Тэмээс бид Есүс Христийн тухай унших болгондоо би Есүс Христтэй айлхан болох ёстой шүү. Түүнийг би даган дуурах ёстой шүү гэдэг эрмэлзэлтэй байгаас. Гуравдугаар нь бурхан байгаль ертөнц, байгаль бүтээлэр. Ялангуяа итгэгч биш хүмүүс бол ингээд байгаль шүтдэг шүү. Гэл. Манай нутгийн гэл ийм бол ийм ус, ийм хайрхан, ийм ингээл аршаа гэл. Тэгтэл тэр бүгдийн
Тэр бүгд аяндаа бий болж байгаа тэр бүгдийг бүтээсэн тэр нэг хүчрэг нэг юм биш үү? Яагаад ирчүүд ингээл чоног наал хиймрээс сэргэн гэлээ. Тэр чон гэдэг хиймэртэй амьтныг л алжих юм бол хиймэр над руу шингэж орж ирнэ гэдэг тийм үзэл бодол байгаа учраас тэр байгаль шүтээд байгаа байхгүй. Яагаад хиймрийн овон дээр цагаан сарын шинийн нэгний өглөө уухайлан орилд. Яагаад гэвэл шин юм эхэлж байна. Тэгтэл тэр нар бол байдгараа л байх. Өглөө болгон дэлхий тэр нарыг тойронгоо тэр өглөө оройны нар зүгээр л байран дээр тэр ердөөсөө юу болсон юм биш. Харин тэр бүх системийг бүтээсэн. Зөвхөн манай нарны аймаг болсон Сүүн зам гэсэн нарны аймгийг галактик бүтээсээс гадна хэдэн сая мянган галактик манай одоо галактик шиг галактик огтрогоо ертөнцид байна. Сансар огтрогоо. Тэр бүгдийг бид харахдаа энэ бүхэн зүйл цаана бүтээгчтэй гэдэг зүйлийг бид хардаг. Тийм учраас бид тэр бүтээлийг харахдаа бурхан ямар сүрлэг вэ? Бурхан ямар гайхамшигтай, бурхан ямар тууштай вэ гэдгийг хардаг. Дөрөвдүгээрх нь бурхан итгэгчний амаар ярьдаг. Итгэгч хүмүүс бид бие биедээ өөрсдөө ч мэдэхгүйгээр бурханы хүслийг бие биедээ дамжуулдаг. Тэр хүний амьдрал хандсан тэр зүйлийг хэн нэгэн итгэгч хүн хоорондоо ярьж байгаа тэр дундаас бурхан бас надад ингэж хэлсэн шүү дээ. Чиний амаар яг бас дахиад хэлүүлчлээ ямар сони юм бэ гэл. Ингэж биднээс бие биендээ ярьдаг. Тавдугаарх нь бурхан нөхцөл байдлаар ярьдаг. Заримдаа бурхан үе таалгыг хаадаг. Заримдаа бурхан үе таалгыг нээдэг. Бид хичнээн хичээсэн ч гэсэн зарим зүйл үнэхээр бүтдэггүй. Бид үнэхээр бурханд бидний зарим залбирал бүтээгүүд бид талархах ёстой. Тэр бүтээ би чинь хэн гэдэг амтан болоод тэнд юу туулаад яахыг бурхан мэдчихсэн учраас хаацсан л байгаа юм. Энэ чамд дэмий минь юу. Чи хичнээн өсчиж цогчиж ойрсон ч гэсэн тийшээ чи оруулахгүй. За би чамд хайртай учраас оруулах. Тэр чи нээх юм бол би чамайг алдна. Тиймээс бидний зарим залбирал биелэгүүд бид талархах ёстой. Зарим хүнтэй бид найз нөхөр болоогүй дээ талархах ёстой. Харин зарим хүнтэй бид насан туршийн харилцаатай байгаадаа бид үнэхээр талархах ёстой. Яагаад гэвэл бурхан болоод нөхцөл байдлаар хаах ёстой хааж нээх ёстой нээж бидний өгөгдөх ёстой бидний амьдрал байх ёстой тэр зүйлсийг байх ёстой үед нь хангалттайгаас илүү бурхан хангаж өгдөг. 6 дугаарх нь бурхан ариун сүнсээр ирдэг. Ариун сүнс бидэнд сануулдаг. Ариун сүнс бол ингээд бидний тархин дотор сайн уу гэж ингэж ярихгүй. Цочтол ингээд ярихгүй. Ариун сүнс яг бид бодож байгаа юм шиг ярьдаг. Тэгээ тэр бодол нь яг бурханы үгтэй нийцдэг. Есүсийн хэлсэн үгийг сануулдаг. Хэн нэгэн номдогчийн айл дээр номлосон тэр үгийг миний амьдрал сануулдаг. Ингэж ариун сүнс бидэнд сануулах байдлаар бидний амьдрал чигдүүлэх үүдэг. Ариун сүнсээ би яах вэ? 10 жишээ зүүн жишээ. Энэ сонголтууд тэр сонголтууд. Тэгээ бурхан тэр сонголт. Амен. Ингэж бид ариун сүнсний дуу хоолойг мэдрэмжтэйгээр дагах ёстой. 7 дугаар нь зүүд үзэгдэлэр. Өглөө би ийм зүүдтэй нэг хар машин унжаах юм байна. Бидний зүүд болгон үнэн биш. Тэгэхээр зарим зүүд үнэхээр бурхнаас ирдэг. Зүүд болгон зөнтөө биш. Харин зарим зүүд үнэхээр бурхнаас ирдэг. Заримдаа бид үзэгдлээ бид залбирч явах үед яг ингээд зүүд бол нойрон дундаа бидний оюун ухаанд болж байгаа кино шиг харагдаж байгаа зүүд үзэгдэл болохоор сэрүүн байх үедээ яг ингээд боддоор юм болж байгаа юм шиг харж байгаа тэр зүйл бол үзэгдэл байна. Бурхан тийм зүйлсээр ч гэсэн бидэнд ярьдаг. 8 дугаар нь бурхан сонсогдохуйц дуу хоолойгоор ярьдаг. Бурхан зөвхөн ингээд дохой зангаагаар ярьдаг юм биш. Хил хүнтэй ярьж байгаа юм шиг. Бурхан үнэхээр хэлдэг. Дуу хоолойгоо сонсогдог. Гэхдээ бидний айлгах дуу хоолойгоос маш намуухан, гой хүндэнсэн, маш дулаахан, хайршигсан, маш товчхон олон үг байхгүй. Яг хэлэхэд тэр үг орж ирэхэд миний оюун ухаан дотор тэр ойлголтын задраа гэвэл тэр ингээд жижигхэн үг гэхдээ тэр үгийг ойлгоход сонсож байгаа хүн л ойлгоно.
Өөр хүн бол ойлгохгүй. Яг тэр үг нь тэр хүнд л хамаатай. Бурхан тэгж ярьдаг. Бурхан 9 дуурх нь мэдрэмжээр ярьдаг. Зарим шийдвэр гаргахад Бурхан амар тайвныг өгдөг. За энэ зөв юм байна. Ингээл хийч. Юу ч бодчих. За би ч гэсэн тайван байна. Зарим зүйл ихэд би гоё тайван байгаад гэдэг ихнэр төгшөртэй байвал би өөрөөр хийчих юм бол тийм боолцдог. Ихнэр тэгэл даал гэдэг би яах юм бэ гэдэг түүнийхээр хийвэл бас боолцдог. Тэгэхээр ихнэр бүр хоёуландаа 50-50% мэдээлэл байгаа. Хоёр талын 50-50% нийлүүлээд 100% мэдээлэлтэй болоход амар тайван ирэхэд тэр зүйлийг хийхэд тэр зүйл нь үнэхээр сайхан бүтдэг. Тэгмээс Бурхан бидэнд мэдрэмж зүйлэр. Заримдаа бид эхэндээ зөв санагддаг зүйл байгаа. Бишээ төгсгөл нь өхөл рүү хүрдэг зам байдаг гэж Библиэлд ирсэн. Тэгмээс бид Бурханаас энэ ирсэн үү үгүй гэдгийг мэдхийн тулд Бурхан энэ олон янзын сувгаар яриад байна шүү дээ. Аль нь нэмбэ? Яг Бурхан юм уу? Эсвэл би юм уу? Эсвэл нөгөө киноноос үзсэн өгүүлбэр ингээд дахин дотор тоглогдсоор байгаа. Би бүр тэрэндээ итгэсэн байна уу? Би яаж мэдэх юм бэ? Бурхан та гэдэг яаж мэдэх юм бэ гэдэг асуултыг бид асуу. 7 фильтр байна. Одоо ус шүүдэг 4 фильтртэй, 5 фильтртэй, 6 фильтртэй гэдэг үү шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлд нь ингээд гоё ус гардаг гэдэгтэй адилхан Бурханы үг тэр олон фильтрүүдээр явсаар байгаад энэ нь Бурханы үг юм байна. Хүсэл юм байна. Энэ нь биш юм байна гэдгийг бид тодорхой мэддэг. Нэгдүгээр Бурханы үг гэл нэг үг санаанд ордоо. Нэг үг уншиж байгаад орж ирлээ. Энэ Библиэд санал нэг байна уу гэдэг ихний асуулт. Энэ үг Библиэд санал нэг байна. Бурханы хүсэл Бурханы бичигдсэн үгтэй зөрчилдөхгүй. Библиэд бичигдсэн тэр үгстэй надад орж ирсэн гэж байгаа зүйлэгдсэн ч юм уу, хүн хэлсэн ч юм уу, мэдрэгдсэн ч юм уу тэр зүйлтэй тэр бичигдсэн үг зөрчилдөхгүй байвал Бурханы үг муу юм байна гэдгийг бид ойлгосон. Тэгвэл бид Библийг сайн мэддэг байна. Библийг байнга уншдаг байна. Зарим хүмүүс гэж Библийг уншаад ойлгохгүй ч одоо уншаад яах юм бэ гэх. Бид жишээлбэл 7 хоногийн өмнө идсэн хоолой санаж байгаа юу? Санахгүй шүү дээ. 2 жилийн өмнө идсэн хоолой санаж байгаа юу? Бүгд санахгүй. Гэхдээ тэр хоол эзэсний хүчинд бид өнөөдөр амьд байна. Яг түүнтэй адилхан өдөр болгон Библиэс нэг бүлэг унш. Их дозоор унш. Нэг ганцхан гэж уншчихад болцлоо гэдэг амаа битгий ярьж байгаа. Үнэхээр шуналтайгаар унш. Тэгээд Бурхан ингэж ажилладаг. Миний Бурхан юм байна. 5 минут өдөр зарцуул. Урт бүлэг байх юм бол хуваагаад унш. 50 ишлэлээс доош явах юм бол нэг өдөртөө унш. 50-аас дээш ишлэлтэй байх юм бол 2 өдөрт хуваагаад унш. Ямар ч нэг тийм дадлыг өөртөө бий болгох. Тэгвэл Библиэд ингэж хэлсэн байдаг шээ. Энэ Библиэд зөрчилдөж байна гэд ингээд бид мэднэ гэсэн. Хоёрдугаар асуулт. Энэ бодол, энэ сонголт намайг Христтэй илүү адилхан болгох уу? Би энэ сонголтыг хийсэн. Би Есүстэй илүү адилхан болох уу? Эсвэл Есүсийн эсрэг дүр болох уу? Би аль нь болох юм бэ гэдэг зүйлийг бид асууж явах хэрэгтэй. Филиппо 2:5 дээр өөр хоорондоо Христ Есүс байсан тийм бодолтой бай гэсэн. Есүстэй адилхан бодол санаатай байхын тулд миний хийж байгаа энэ сонголт, миний хийж байгаа энэ үйлдэл үнэхээр Есүстэй адилхан болох. Энэ бодол, энэ сонголт намайг Христтэй адилхан болох уу гэдэг асуултыг би өөрөөсөө асуух хэрэгтэй. 3 дугаар. Итгэлийн ахын дүүс энэ талаар ямар бодолтой байна вэ гэдгийг бид асуух хэрэгтэй. Бурхны үгээр шалгасан чи окей. Тухайн санаа одоо дагах юм бол би Христийн мөн чанартай болох юм байна. Окей. Тэгвэл итгэгч ах дүү нар, манай пастор, манай найз нөхөд итгэгч хүмүүс юу гэж энэ талаар бодож байна вэ гэдэг бид асуух хэрэгтэй. Яагад гэвэл Эфес 3:20 дээр чуулганаар дамжуулан Бурхны олон янзын мэрэгүү ухаан ирдгээ гэсэн. Хэрв та өөрөө зөв гэж бодож байгаа бол итгэгч найз нөхдөд ярьж чинь юу яриад байгаа юм наач шал буруу ярьж штэ гэд ингээд хэлэх юм бол энэ буруу юм байна гэдэг зүйлийг
бид ойлгох хэрэгтэй. Хэрвээ бид итгэгч ах дүүстэй ярихгүй за өөрийн санаа өөртөө зөв ерөөсөө нэгүр хийчих гэх юм бол ер нь та бол тэр санаагаар нууж зогвол юм бол нүгэл хийж ийн л гэсэн. Маш том тохиол. Яагаад хэлхээс айгаад байгаа юм? Яагаад санаагаа хуваалцахаас бэргээд байгаа? Юу нуугаад байгаа? Хэрвээ та юу ч нуухгүй би үнэхээр энэ бурхны хүсэл мөн байна гэж итгэвэл шууд дагна гэдэг шийдвэртэй байгаа бол шалгуулж болно шүү дээ. Аудит хийлгэж байгаа байхгүй. Миний санаа зөв үү? Тэгээ нөгөөд чинь хэлнэ шүү дээ. Тийм учраас би энэ санаагаа хэлэхгүй байгаа нь минь бардамл байна. Эсвэл хэд юу гэж хэлхийг би угаасаа мэдж байгаа юм чинь тэдэнд юу хэлээд яах юм гэж бодож байна. Эсвэл та өөрөө энийг хийхэд буруу гэхдээ надад ашигтай штэ гэж бодож байгаа учраас хэлэхгүй байна гэдэг асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгэд үнэхээр та зөв амьдрахыг хүсэж байвал зөвлөгөө олон зөвлөгчтэй байхаас ялтан төрнө гэсэн. Итгий санаа зов. Буруу санаа байвал хайчихгүй. Заавал тэр биелүүлэх албатай биш. Заавал тэрнтэй тэрэнгүү тэр хийсэн ч ялаа хийгээгүй ч ялаа бидний амьдрал үргэлжлэхээр үргэлжлэнэ. Тэгм учраас бид зөвлөгчтэй байх хэрэгтэй. Зөвлөгчдөр биднийг алдахаас аварна. Нэг алдаа гаргахад ямар их хүртэг төлдөг вэ? Нэг жоохон бардамцан гаргаад хурд хэдрүүлэхэд ямар торгуул ирдэг вэ? Нэг хүний машиныг жоохон сүргэхэд ямар их засвар юм гардаг вэ? Эхнэр нөхөр хоёр хоорондоо муудалцахад хэдэн өдөр чимээгүй үргэлжлэдэг вэ? Гэх мэтлэнгээр бид алдхаас өөрсдөө аврахын тулд тэр өртгийг төлөхгүй тулд бид үнэхээр даруй байж бусдаас асуух ёстой. Зөв шударга, зөв мэдлэг, зөв зөвлөгөө биднийг ичгүүрээс аварна. Тэр битгий бидний амьнасыг ч гэсэн аварна. Тэмцээс бусдаасаа асууж явах ёстой. Дөрөвдүгüүрх нь эхний 3 фильтр окей гэсэн заяа. Библиэр шалгасан чи окей болж байна. Христос намайг адилхан болгох гэсэн болгож байна. За болж байна. Бусад итгэлийн ах дүүсээс асуусан чи хариулт нь бас окей гэж байна. Өө 3-ын даваад авчлаа. Харин 4 дахь даваа бол бүр хэцүү. 4 дахь даваа бол танаас их хамаардаг фильтр. Хүн болгон өөрийн гэсэн тогрогоотой цаанаас өгөгдөл нэг хүнд тохирдог ажил нь тохирдгүй ажил гэж байна. Хүний хийдэг ажил нь хийдэггүй ажил гэж байна. Би шил балетч болохгүй, сансрын зэгч болохгүй. Би шил одоо квантум физикч болохгүй. Та ч гэсэн хийх ёстой ажил, хийх ёсгүй ажил, танд тохирдог ажил, тохирдоггүй ажил гэж байгаа үстэй. Хүн болгоны өгөгдөл өөр. Хичнээн тэр нь бурхны үгтэй нийцсэн байгаа. Хичнээн тэр нь одоо Христос намайг адилхан болгодог. Хичнээн бус хүмүүс нь окей, тэгээчтэй гэж хэлсэн ч гэсэн миний сүнслэг бэлгээс тохироогүй болов. Бурхан надад өгсөн тэр зүрх сэтгэлтэй тэр тохироогүй бол. Бурхан надад өгсөн ур чадвартай тэр тохироогүй бол. Бурхан надад өгсөн тэр темперамент байгаа шүү дээ. Сангвиник вэ нү, меланхолик вэ, ямар тэр хувь хүний онцлогтой тохироогүй бол. Тэр хүний амьдралын туршилтад тохироогүй бол Бурханы хүсэл биш гэдгийг шууд ойлгоо. Тийм ээ. Библи бүгд зөвшөөрж байгаа Есүстэй адилхан болох юм байна. Бус хүмүүс тэгээд гэсэн. Гэхдээ энэ надад тохирохгүй. Тийм учраас өөрөөсөө их шалтгаална. Яг Бурхан таны тийм хийлэх үү үгүй. Тийм учраас би яг юу хийхээр төрсөн бэ? Би цаанаас өөр ямар өгөгдөлтэй юм бэ? Би ямар зүйлийг хийхэд тэр нь автоматар зүгээр надаас баяр хөөртэй тэрийг хийдэг вэ гэдэг зүйлийг бид бодох хэрэгтэй. 5 дугаар нь энэ миний хариуцлага уу гэдгийг асуух хэрэгтэй. Яагаад хин нэгний талаар Бурхан надад ярих хэрэгтэй гэж? Зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Бурхан чиний талаар надад ингэж хэллээ гэж. Зарим хүмүүс над дээр бадмаа Бурхан чиний талаар надад ингэж хэллээ гэж. Тэгдэг байсан байхгүй юу? Олон жилийн өмнө. Одоо л ихэ биз. Тэр нялх итгэгч байсан. Шинэхий итгэгч байсан. Тэгэл хүн болгоо надад чинь багшуулж зааж орж ирэх гээл. Бүгдээрээ ингээл Бурхан чам ингэж хэлсэн гэх.
Тэгээ бинийг удаа хэлсэн. Бурхан минь ээ, би чинь бас хүү юм байгаа зү. Надад хэлчихэж дээ. Заавал тэр хүнээр дамжуулж хэлэх юу байсан бэ? Би ямар шийтгэл мэдхийг сонсохгүй хүн амьтнаар дуудуулаад тэгмэргүй шүү дээ. Надад хэлчихэж дээ. Тэгээ нэг удаа бурхан надад миний хийх ёстой үйлчлэлийг хэлсэн байхгүй. Чи сургалт хийн, олон хичээл заа, ном хийн, олон янзын ресурсуудыг бий болгоно, аудио, видео контентуудыг бий болгоно. Чиний хийх ёстой ажил бол ерөөсөө Монгол чуулганы одоо галт тоогоо буюу оюуны тэр сан хөмбөргийг бий болгох, тэр сүнсний хоол бэлтгэх, тэр тоогооч нь чиний ажил. Чи тэр галын өрөөндөө л байж байна. Чи олны өмнө гараалах тэгээд ах юм баг. Зүгээр л цаана нь ажиллаа хийгээд байж байна. Тэгээ чиний хийсэн хоолыг, чиний бичсэн нийтлэлүүдийг, чиний гаргасан зүйлсүүдийг хүмүүс уншиж тэндээс таашаалаа. Тэндээс ирүү. Энэ бол чиний ажил гэдэг ингээд хэлсэн. Тэгээ би тэр үедээ нэг хийж бичиж гүйгүүлж нэг яагаагүй олон жилийн өмнө байхгүй. За хизээ тэр би болохын хизээ чи би ч юм уу биш ч юм уу гэж бодоод явжсэн байхгүй. Тэгсэн чинь бараг 10 жилийн өмнө Монголд нэг тийм иш үзүүлэлтийн бэлэг аваастай бараг хэлсэн үгнийх нь 90% нь бараг биелдэг. Мундаг хүн орж ирлээ. Тэгээд хэдэн пасторуудыг суулгалаа. Тэгээд бидэнд өөрийнхөө тухай ярьж, Библиэс хуваалцчаад, тэгээд бидний төлөө залбирч өгөө гэлээ. Залбирч өглөө. Одоо би хувь хүн болгондөө Бурхны иш үзүүлгийг хийлээ гэж байна. Бараг судсан атгуулах юм болов. За ингээд над дээр ирлээ. Тэгсэн чинь тэр хүн чи өстө нэрээ зогсоо зайвал олон сургалт, олон ном ингээд тийм л юм харагдчих гэсэн. Тэгээд би дотроо амин гэж яг Бурхан аль хэд юм хэлцэн. Ямар би тиймээ би мэднэ гэж хэлтэн биш. Дотроо амин гэсэн. За та яг надад миний хийх ёстой юмыг зааж өглөө. Энэ хүнээр баталгаажууллаа. Яг тэрнээс хойш 4 жилийн дараа нэг найз маань хэлсэн. Бадмаа чи олон газар явж олон хүний усалнаа, олон хүний босгоно, олон хүний тэнхүүрнэ. Чи бол зөвхөн нэг чуулганы пастор биш, харин нийт Монгол чуулган дотор үйлчилж явдаг тийм хүн байх ёстой. Тэр үгийг эзэн бас надад хэлсэн байсан. Тэгээ би өөрөө ямар би бол гал онгоролтон биш дээ. Онгороо сонсох биш дээ. Эвгүй шүү дээ. Муухай шүү дээ. Тэгээд өөр хүний амар тэр үгний ирэх үед энэ эзний санаа юм байна гэдэг зүйлийг би хүлээншүүлсэн. Тийм учраас бид бусдын талаар сонсохоос илүү Бурханаас өөрийнхөө тухай сонсох нь илүү чухал. Би бусдын өмнөөс хариуцлахгүй. Тэр хүн өөрийнхөө төлөө өөрөө л хариуцлага өгнө. Харин эзэн надад үнэхээр тэр хүнд очиж хэлэх юм бол хэлнэ. Тэрнээс биш тэр хүнд ингээд хэлчих юмсан, тэгээд хэлчих юмсан гэдэг нэг тийм байнгын хатгаас хүмүүс байдаг шүү дээ. Очоод яг тэгэхгүй нүдтэй хорсоод байна галаа. Зүгээр сууж чадахгүй. Энэ таны хариуцлага биш. Тэр хүн зөв юм уу буруу юм тэр хүний л өөрхийн сонголт. Харин тэр хүнд үнэхээр хэлэх гэсэн зүйл бол та үнэхээр тэр хүний төлөө ихлий залбир. Үнэхээр тэр хүний төлөө залбир. Тэгээд дараад нь Бурхан яг хэлэх гэсэн үгийг маш даруухнаар түнд хайртай учраас түнд зүгээр л түнд зөвхөн тэр сонсогдох үзгээр олон нийтийн дунд биш. Зөвхөн тэр хүнд хандаа зүгээр л хэлэлцэх. Тэгэл болоо. Сая болов 5 дугаар хүн, 6 дугаар хүн. Энэ үг намайг засч байна уу, буруутгаж байна уу гэдэг зүйлийг бодох хэрэгтэй. Зарим үг бол биднийг үнэхээр засдаг, сахилгажуулдаг. Болохгүй шүү нөхөр. Энийгээ зас, энийгээ бол арай дэнтлээ. Одоо болгоо юм шүү гэд ингээд бидэнд ингэж хориглож байгаа. Биднийг үнэхээр ташуудж байгаа, биднийг үнэхээр уйлуулж байгаа. Биднийг өстой дэгэнд нь оруулж байгаа. Тийм үг байна. Зарим үг болохоор буруутгах үг байна. Өө чи өстой хизээш засрахгүй, чам шиг хүн өөрчлөгдөхгүй. Чи тийм бидтэй, ийм бидтэй. Гаднаа нэг сайхан гялцал дотроо чи өстой амар юм тийм бидтэй. Хүмүүс чамайг мэдхгүй учраас л хайрлаад хүндлээл ингээд бүндгнүүдээ болохоос жинхэнэ дүрийг чи мэдэх юм бол чи хин ч болно. Юу ч ш болно. Тийм үг бидний дотор орж ирдэггүй. Тийм айц орж ирдэггүй. Орж ирдэг шүү дээ.
Орж ирдгөө бурхан танд мөргий. Гэгэм ямар гоё хүн бэ? Тантай найз гарнаас чи айдсан. Харамсалтай бид бүгдээр юм үздэг. Харин Есүс Христ бидний төлөө загламаас цодлогдож бидний ичхүүрийг авахдаа бидэнд ямар ч ял байхгүй болгосон. Амен. Тийм учраас тэр үг намайг ялж ивэл энэ бол Бурханы үг биш. Бурхан биднийг ялдаж ярьдаг уу? Бурхан бидний аав учраас биднийг буруутгаж, ялдаж, өнгөрснийг минь сүгэж, бидний хинч иш болгож, үн цэнгүй болгож харьцдаггүй. Харин Бурхан бидний аав учраас надаас хойш миний хүү сайн явах ёстой шүү. Аав нь чадаагүй миний хүү чадна шүү. Аав нь зөндөө алдсан. Харин миний хүү аав шиг болчихлохгүй шүү гэдэг эцгийн зүрхээр Бурхан бидэнд ярьдаг учраас энэ үг намайг сануулж гэнэ үү? Энэ үг намайг буруутгах гэнэ үү гэдгийг бид ялах ёстой. Амен. 7 дугаар хамгийн сүүлч. Энэ талаар бодоход, энэ үгийн талаар бодоход надад амар тайван байна уу? Эсвэл айдас төвшөр байна. Бурхан бол амар амгалангийн Бурхан учраас биднийг самууруулж, толгойг нэргэлдүүлж биднийг ингэж гигэлзүүлж, айлгаж, дарамтлаж Бурхан ярьдаггүй. Харин Бурхан амар тайвнаар ярьдаг. Зөв. Яг ингээл яваад. Сайн байна. Эсвэл зогс. Чи сая хийсүүгээ боддоо. Чи тэр хүнээсээ гомбоочлоо. Төрхөн очил уучлахгүй. Удах тусмаа шарах томбронд шарах гүнзгий болно. Идэгшгүй болно. Хоёрын зай авах. Бурхан бидэнд үнэхээр хайртай учраас биднийг зөв зүйтэй яваасаа гэсэндээ Бурхан үргэлж бидэнд ярьдаг. Хиймэл дагуулаас ингээд байнга долгио ирж байгаа шүү дээ. Байнга долгио ирж байгаа. Яг тэр долгионыг хүлээж авах кодлогдсон төхөөрөмж юм уу, тэр мессеж юм уу, эсвэл дуу, видео тэр зүйлийг гэж татаж үзэж байгаа төхөөрөмж нь байх юм бол тэр огтрогоогоос тэр хиймэл дагуулаас ирж байгаа антеннис ирж байгаа тэр долгионоор ирж байгаа дуу, бичлэг юу гэдгийг мессеж тэр бүх зүйлийг бид төхөөрөмжөндөө хүлээж авдаг. Яг түүнтэй адилхан Бурхан бидэнд Тэнгэрээс хур бороо оруулалттай адилхан Бурхан үгээ байн атгаж өгдөг. Харин тэр хур бороог нь хүлээж авах зүрсгэл байх юм бол ариун байдал байх юм бол яг тэр ухаалгуудаас тэр долгионыг хүлээж авдагтай адилхан тэр Бурханы өмнө цэвэр явж байгаа, ариун явж байгаа хүн тэр Бурханы үгийг шууд авна. Харин тийм байхгүй бол яг адилхан мессеж сонсож байгаа, адилхан сургаал сонсож байгаа, яг адилхан сүмд явж байгаа өнөөдөр би өрөөгцсөнгүй. Яг бол долгион таахгүй. Бурхан бол үгээ хангалттайгаар даасгаж байгаа. Нэг нь аваад өрөөгдөд байдаг, нөгөөх нь авахгүй асгаад байдаг. Тийм учраас энэ 7 фильтрээр Бурханы дуу хоолой мөн үү гэдгийг шалгаарай. Нэгдүгээрх нь энэ үг Библиэд саналыг байна. Хоёрдугаарх нь энэ бодол, энэ сонголт намайг Христтэй илүү адилхан болгож юм. Гуравдугаарх нь итгэлийн аханд үс энэ талаар ямар бодолтой байна. Дөрөвдүгээрх нь энэ санаа намайг хэлбэршүүлсэн, надад өгөгдсөн Бурханы тэр өгөгдөлтөө тоглож байна уу? Тавдугаарх нь энэ миний хариуцлага. Зурдугаарх нь энэ үг намайг засч байна уу? Эсвэл буруутгаж байна уу? Балдугаарх нь энэ талаар бодоход надад амар тайван байна гэдэг энэ 7 фильтрийг та бүхэн байнга өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэгээд Бурханы үгийг та тодорхой мэдэх юм бол тэр үгийн дагуу амьдрал. Тэр чинь жинхэнэ амьдрал авчирна. Жинхэнэ баяр хөө, жинхэнэ амартай, жинхэнэ амжилт, жинхэнэ тэр сайн цагийг авчирна. Яагаад гэвэл Бурханы үг бол амьдрал авчирдаг. Харин Бурханы биш үг өөр үг бол дандаа уйгаш, үхэл, төрхөн зүрийн амжилт, нэг шөнийн зугаа юу ч биш, хинч биш, хоосон юмны төлөө амьдралаа зориулсаа
эцэстээ бөөн харуулсаар дуусгах тийм амьдрал руу дагуулдаг. Тийм учраас Бурхны үгийг сонсоход анхаар. Тэр чинь таны амьдралаа сайхан авч явах шалтгаан бол. Амен. Хамт залбир. Эзэн Бурхан минь ээ. Бид таны дуу хоолойг, таны үгийг сонсох ариун бөгөөд зөв байх хүсэж байна. Зүрхэндээ бодол санаандаа таны үгийг бид хүлээж авах үед бид ариун байхыг хүсэж байна. Таны үг бидэнд тодорхой илчлэгдэх үед бид тэр зүйлийг дагаж амьдрах эрг зориг өгөөч. Тууштай байдлыг өгөөч. Дуулууртай байдлыг өгөөч. Хичнээн нөхцөл байдал эсрэг байсан ч гэсэн эзэн та хэлсэнд бол тэр зүйлэн заавал бэлддэг. Таны үг ямар ч үр жимс гарахгүйгээр буцдаггүй гэж хэлсэн. Тийм ч би таны үгийг хоосон буцаахгүй тулд хүлээж авах итгэлийг бидэнд өгөөч. Бурхны хүмүүс нэгэн дуугаар Амен. Амен. Амен.